сайн байна уу? Би пост фактын хөтлөгч Бэлгүн байна. Энэ удаагийн дугаарт бидний өдөр тутмын амьдралд тулгамдаад буй орчны бохирдол. Тэр дундаа утааны асуудлыг улс хурлын судалж хөндлөхөр шийдлээ. Энэ дугаарын зочноор 16 жилийн турш агаарын бохирдлоос үүдсэн эрүүл мэндийн өвчлөл хүндрэлийг судалсан нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Оюун Эрдэнэ оролцож байна. Доктор Оюун Эрдэнэ эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургуулийг эрүүл ахуйч, дархал судлал мэргэжлээр дүүргэн дархал судлал, орчны бохирдол, амьсгалын замын халдвар төс өвчтний эрсдэл зэрэг сэдвээр мэргэжиж 2008 оноос өдийг хүртэл нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд агаарын чанар, эрүүл мэндийн асуудал хариуцсан судалгаагаа хийж байна. Түүний ярианаас Монгол дахь орчны бохирдлын судалгаануудын үр дүн, үүнд олон нийт болон шийдвэр гаргагчид хэрхэн хандаж байгааг олж мэдэх болно. Улсын хурлаас утааны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар өнгөрсөн 12 дугаар сард шийдвэрлэж энэ оны 1-р сарын 13-нд сонсголын эхний дэд хэлцүүлэг болж өнгөрсөн. Үүнээс хойш нэг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай явдал тохиолдсон ба олон нийт засгийн газрыг хариуцлага хүлээхийг шаардж байна. Бид энэхүү ярилцлагаар утаанаас үүдэлтэй эрүүл мэндийн сөрөг үр дагавруудын тухай цаашлаад олон нийт төр засгаас эрүүл аюулгүй орчинд амьдрахыг шаардах тухай зочноосоо илүү ихийг мэдхийг зорилоо. Бид түүний оролцсон утааны дэд сонсголт ямар асуудлуудыг хүндсэн талаар яриагаа эхлүүлэх болно. За сайн байна уу? Манай подкаст оролцоход баярлалаа. Тэгэхээр өчтөр болсон утааны дэд сонсголт та оролцсон тий. Тэгэхээр яг энэ сонсголт ер нь та судлаачийн зүгээс тий нэмүүдэд ажилтдаг мэргэжилтний зүгээс ер нь ямар хуу байр суурьтай оролцсон, ямар асуудлуудыг хүндсэн талаараа нэг тайлбарлаач. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Монголын ард түмэн маань бас энэ утааны асуудал дээр бас сэтгэл нэгдэж тэ 70,000 хүн гарын үсэг зурж энэ утааны ерөнхий сонсгол хийхээр одоо төлөвлөгдсөн ажил хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ сонсголын онцлогийг бол юу гэж харж ийнэггүй бол яг энэ агаарын бохирдлыг бууруулахад тийм ээ салбар бүрийн хамтын ажиллагаа бүх салбар хамрах ёстой гэдэг энэ үднээсээ дэд хэлэлцүүлэгтэй явагдаж байгаагаар бас бусад сонсголоодоос арай онцлогтой байж байна. За тэгээ нэгдүгээр сонсгол нь бол өчтөр буюу агаарын бохирдол эрүүл мэндийн нөлөөлөл хүний эрхийн асуудлаар тийм ээ үндсэн 3 ихтгэл дээрээс нь одоо судлаачдын бас 3 ихтгэл ялангуяа эрүүл мэндийн салбарын нотлохыг бий болгосон 3 ихтгэл гэсэн ийм сэдвтэй дараа нь хилцүүлэг буюу ард иргэдийн нийт 15 хүний асуултанд хариулсан одоо ийм хилцүүлэг боллоо л доо. За энэ хилцүүлэгт бол миний зөв хувьд бол одоо судлаачийн зүгээс бол оролцсон судлаач. За энэ дээр бол одоо нотлохоонууд юу байна? За мөн тийм ээ байгаль орчны яам яг юу хийх агаарын бохирдлыг бууруулахад юу хийж байгаа гэдэг нотлогоо цаашдын төлөвлөгөөг тийм ээ юу хийсэн юуг хийх гэж байгаа гэдэг төлөвлөгөөг бол тэндээс олж харлаа. За мөн хүний эрхийн комисс тийм ээ яг энэ хүний эрүүл аюулгүй байдал амьдрах энэ үндсэн хуулиараа олгосон эрхийн хүрээнд Монгол улсад одоо энэ орчны эрүүл мэндийн асуудал ялангуяа агаарын бохирдлын асуудал нь хүний эрхийг зөрчиж гинүү гэдэг талаас мэдээлэл хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол бас тодорхой ойлголтууд цаашдаа бид юу хийх юм гэдэг хүний эрхийн талаахны мэдээлэл баасан. За эрүүл мэндийн салбараас эрүүл мэндийн яам одоо тий урьдчилан сэргийлэх хүртэлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийх гэж байгаа гэдэг энэ зүйлүүдийг харуулсан бол нотлохоонд суурилсан одоо 1990 оноос хойших судалгаануудын тоймыг нэгдсэн байдлаар бол бид нэр харлаа. Тэн дээр ялангуяа дотор орчин гадаад орчны агаарын бохирдлууд тийм ээ. За бүр тусгайлан агаарын бохирдолд жирэмсэгчүүд болон урагт хэрхэн нөлөөлж байгаа талаар бол Монгол судалгааны үр дүнгуудыг танилцууллаа. Мөн нөгөө агаарын бохирдол хавдарт хэрхэн нөлөөлж байгаа гэдэг ийм одоо сэдвүүдээр судалгааг бол сонслоо. За энэ дээр нотлохоо бол манай судлаачид бол өөрсдийнхөө хэмжээнд одоо юу гэдгийг олон улсын донор байгууллагуудын санхүүжүүлэлтүүд дээр үндэслэн тий судалгаануудыг жижиг судалгаанууд болоод хийсэн байна. Харин үндэсний хэмжээнд буюу одоо ингээ 21 аймаг хамруулад тийм ээ одоо энэ хүртэлтийг бууруулах агаарын бохирдолтоос үүдэлтэй хүчлэл эрсдэл ямар байгаагүй гэсэн энийг бол гаргасан судалгаа бол одоохондоо байгаагүй мэн. Тэгэхээр судалгааны нотлохооны хувьд бол нэлээд өргөн хүрээнд нотлохыг би болгосон боловч үндэсний хэмжээнд гаргаагүй байна гэдэг бол бидний тэр бол өчтөрийн хилцүүлгийн явцад харлаа. За тэгээ хүний эрхийн зөрчил бол одоо байгаа юм байна.
тийм ээ гэдгийг бол мөн харсан. За тэгэхээр агарын бохирдлыг бууруулах бол зайлшгүй шаардлагатай. Ялангуяа шатлалтын процессыг бууруулах хэрэгтэй юм байна гэдэг үгийг бол олон судалгааны үр дүнгуудээс харсан ийм одоо хилцүүлэг боллоо. Яг одоо сонсгоол хилцүүлэг гэдэг бол түрүүнд орсон тий. Одоо өмнө хийгдсэн утааны эсрэг ажлуудыг бас нэгтгэж дүгнж байгаа. Ер нь утааны нийгмийн эрүүл мэндийн хувьд ямар нөлөөлөл байна гэдгийг бас дүгнж байгаа тий. Тэгэхээр яг энэ дүгнэлтийн дараа нийгэмд болон одоо төрийн хэмжээнд ер нь ямар хуу хүлээлттэй байгаа вэ таны хувьд? Одоо ямар шийдвэрүүд гараасаа гэж ер нь хүсч хүлээж байгаа вэ таны хувьд? За ерөнхийдөө бол одоо энэ одоо ингээд салбараар авч үзэж байгаа чинь салбарынхаа гэпүүдийг бас олж харах байх. Тэ бид нар яг юг хийж чадахгүй байгаа юм бэ? Юг хийх шаардлагатай юм гэдэг энэ одоо тэр нөгөө алдаануудыг юм уу дутагдaltaй талуудаа олоод харах. Эсвэл давхардаад байгаа зүйлсүүдийг бол давхардал байна. Энийг одоо давхардуулахгүйгээр нэг талд нь гаргах гэдэг ч юм уу те. Ийм зүйлсүүдийг бол гаргаж ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр үндэслээд яг агарын бохирдлыг бууруулахад юу н одоо болохгүй байгаа юм те. Өстрийн одоо зориг нь ямар байгаа юм тийм ээ. Эсвэл урс төрийн шийдлүүд нь өнөөдрийнхөө яг хөрсөн дээр буухаар тийм шийдлүүд байна уу? Эсвэл эрх зүйн орчнууд нь хоорондоо зөрчилдөд байна уу гэдэг энэ зүйлсүүдийг бол гарч ирэх байх. Ялангуяа одоо агарын тухай хуульд бол өөрчлөлт орох байх. Тодорхой хэмжээний стандартуудад бас өөрчлөлт орох хэмжээний бах болов уу гэж бодож байна. Тэгээ мэдээж томоохон үндэсний судалгаа хийдэг. Агарын бохирдлыг ганц Улаанбаатар хотоор төсөөлөхгүй байх. Тэ 21 аймаг дээрээ энэ асуудлыг ялангуяа томоохон аймагуд болох Өмнөгүй аймаг тийм ээ Говьалтай аймаг Баян Хонгор за Эрдэнэ Дархан гэт тий тэгээд Дорногтой аймагч гэдэг юм уу энэ томоохон аймагуудад бас энэ агарын бохирдлын асуудал бол хүнд нөхцөлд хүрсэн байгаа учраас 21 аймагтаа энэ хяналтын процессыг яаж хийх вэ гэдэг энэ зүйл рүүгээ бас чиглэх байх. Нөгөө талд энэ шатлалтын процессыг буулгах тийм ээ нүүрсний одоо түлшээ илүү цэвэр түлш рүү шилжүүлгээд бид ямар алхмуудыг төлөвлөх ёстой гэсэн ийм шийдлүүд гарах болов уу гэж одоо найдаж байгаа. За иргэдийн хувьд бол тийм ээ энд маш анхааралтай оролцож бид юу хийж чадахгүй гэдэг тал дээр бид нэрийг юу хийгээсэй гэж одоо тэр улс төрчид маань харж гин гэдэг юм уу шийдлүүд маань харж гин гэдэг тал дээр анхааралтай харж яг өөрийнхөө хийж чадах юмыг тийм ээ иргэн болгон оролцсон шүү дээ тий. Тэгээд энэ чиглэлээс харах болов уу гэж бодож гин. Тэгээд нэг хүлээлт бол байгаа. Мэдээж ирэх хүнийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд одоо энэ тал дээр хамгийн түрүүнд эрүүл мэндийн яам нэлээд тав төлөвлөгөөнүүд бол гарах байхаа. Тэгэхээр яг таны хувьд бол өнгөрсөн одоо хугацаанд гарсан утаа бууруулах шийдвэрүүд бол хангалттай хэмжээнд хүрээгүй. Магадгүй энэ сонсголоор илүү сайн шийдлүүд олдох боломжтой гэж харж байгаа гэсэн үг тийм. Ер нь бол одоо ингээд үе шаталсан шийдвэрүүд бол явах хэвээр. Ер нь бол юунд ирэхээр нэг юм өчтөр хүний эрхийн ихтгэл дээр заасан тогтвортой байдал ерөөсөө байн алдагдаж байна. Төрийн залгамж халаа тогтвортой байдал алдагдаж байгаа учраас энэ нь өөрөө нөгөө хүний эрх талаасаа эрүүл мэндэд нь нөлөөллийг нэмэгдүүлэх ямар нэгэн тогтвортойгоор ингээд нэг шийдвэр ингээд явж байгаа тогтвортойгоор үргэлжлээ дараагийнхаа шатныхаа одоо тий дунд хугацааны арга хэмжээндүүд рүү ингээд яг орж чадахгүй байгаа нь өөрөө энэ бас нэг том хүчин зүйл болж байна гэж харж байгаа. Тэгэхээр эндээс гол зүйл нь хамтын ажиллагаа тогтвортой байдал хоёр маш чухал байна. За дээрээс нь иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдийг мэдлэгжүүлэх, мэдих эрхийг хангах энэ зүйлийг бол илүү нээлттэй байлгах хэрэгтэй юм байна. Тэгжээч иргэд оролцох эрхийг нэмэгдүүлэх юм байна гэдэг юм тий. Ийм одоо зүйлийг бол эндээс өөрчлөлт. Тодорхой хэмжээгээр одоо юу гэдгийг судалгаануудын үр дүнгуудаас харахад бол тодорхой хэмжээгээр гадаад орчны агаар бохирдуулагчдын төвшин бол түлш шилжсэнтэй холбоотойгоор бол өөрчлөгдсөн байна. Гэхдээ энэ нь хүнийхээ эрүүл мэндийг одоо эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх төвшин гэж байдаг. Тийм ээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамж заасан төвшин зөвшөөрөгдөх болон хүлцэх агуулмж хэмжээ. Монгол улсын агарын чанарын үндэсний стандарт тийм ээ. Эннийхээ төвшөнд хүрэхгүй байгаа учраас агарын бохирдол бол эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх төвшөнд байна л гэж үзэж байгаа. Таны судалгаатай бас танилцж ийсэн. Энэ дээр яг утааны асуудал те нийгмийн эрүүл мэндийн хувьд
хүүхдүүд, жирэмсэгчүүд те нийгмийн тодорхой бүлгүүд шууд нөлөөлөл үзүүлж байгаа тухай бас танилцуулчихсан тий. Тэгээ яг эндээс нь ингээд бид нэр зөвхөн энгийн үеийн үед ингээд харахгүй байгаа тий. Яг ханаа төрж байгаа ч юм уу, хүчнтэй байгаа гэдгийг мэдж байгаа хэрнээ. Нийт нийгэм даяараа бас ер нь ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдгээ бас төдийлөн анхаарахгүй байх тий. Тийм тохиолдол байгаа. Тэгэхээр яг нийгмийн эрүүл мэндийн мэрэгжилтний хувьд ингээ харахад ер нь нийгэм даяараа яг утааны асуудал яг нийгмийн эрүүл мэндийн хувьд ямар нөлөөлөл одоо ямар өвчнүүдийг жишээ нь үүсгэж байгаа талаар тайлбарлаач. Тэгэхээр агаарын бохирдлыг одоо их усүрээр нь бид нар аваад үзэх юм бол нөгөө шатлалтын процесстэй холбоотой бохирдуулагч, шатлалтын бус процесстэй холбоотой бохирдуулагч гэдэг аваад үзэж байгаа юм л да. Тэгэхээр гадаад орчны бохирдол, дотоод орчны агаарын бохирдол бас тусад нь аваад үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо өвлийн үлрэлд бид нарт юу тулгарч байгаа гэдэг та шатлалтын процесстэй холбоотой бохирдуулагчдын асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ шатлалтын процесстэй холбоотой бохирдуулагчд нь дандаа өрхийн агаар бохирдуулах дийлэнх хувь нь байна. За дээрээс нь автомашины бохирдол их усүртэй холбоотой тийм үү? Ийм үгээр. За дээрээс нь хогийн цэгүүд тийм ээ тэрний одоо бохирдол их усүр гэдэг ингээд аваад үзчихэж байна л да. Мэдээж одоо нөгөө цалхай станцууд бол орж байгаа. Тий. Тэгэхээр энэ бүгд ингээд бохирдуулагчид орохороо бид агаарын чанарыг зөвхөн өвлийн авлирлаар ингээд төсөөлж хараад байгаа юм шиг одоо өчтөрийн энэ хүмүүсийн асууж байгаа асуулт энэ дээрээс харахад тийм байна л да. Тэгэхээр агаарын бохирдлын асуудал ганц өвлийн асуудал, ганц гадаад орчны асуудал биш. Дотор орчинд ч байдаг өвөл зунгууч байж байгаа энэ зүйл байна гэдгийг нэгдүгээр иргэн болгон аягүй сайн ойлгочих хэрэгтэй байна тий. Тэгээ хоёрдугаар болохоор би энэ агаарын бохирдлыг үүсгэхэд оролцож байгаа юу гэдгийг бас нэг мэдэх шаардлагатай байна тийм ээ. Энгийн жишээгээр би гэрээ хэрд дулаалж байгаа юм лээ. Өвлийн улиралд бэлтгэж би хэрийг гэрээ дулаалж байгаа юм. За би өвөл бэлтгэж автомашиныхаа хөдөлгөөний тослогооны материалыг яг нөгөө 5,000 км явсныхан дараа одоо сольж байгаа юу те гэж бодох. Би хогоо гадаа жалгандаа аваачаад асгачж байгаа юу үнсээ эсвэл битүүс аванд хадгалж байгаад хогийн цэг рүү ачуулж байгаа юу? Эсвэл бид нар хогоо хогийн пүнкер дотроо шатаачж байгаа юу? Гүй юу те? Бид нар хогоо ангилж байгаа юу? Ангилахгүй байгаа юу? Энэ болгон ч нь л агаарын бохирдлыг үүсгэхэд оролцож байгаа гэж ойлгож бид нар болох хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ тал дээр иргэн болгон би агаарын бохирдолд оролцдоггүй гэдгийг мэдэх ёстой юм байна гэж харж байгаа. Тэхийн тулд одоо мэрэгчлэнүүд бас та ийм мэдлэлээр агаарын бохирдолд оролцож байгаа шүү. Тэ буруулахад гэдгийг одоо ойлгох ёстой юм гэж байгаа. За 3 дугаарт нь эрүүл мэндийн эрсдэл гэдэг дотор эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлээд байна гэдгийг хүн болгоод мэдэх. Хамгийн түрүүнд амьсгалын замын эрхтэй системд нөлөөлж амьсгалын замын өвчлөлийн одоо хүндрэлийг нэмэгдүүлэх тийм ээ ийм нөхцөл бүрдүүлж байна гэж болох. За цаашлаад зүрх судасны өвчлөл за ялангуяа ишемийн инфарктуудыг буюу одоо зүрхний шигдээс тий зүрхний шигдээс үүсгэх юм уу тийм ээ зүрхний архаг өвчлөлтэй болгох энэ жилийг нөлөөллийг үзүүлж байгаа гэдгийг ойлгож авах хэрэгтэй байна. За тэгээд хэн илүү өвдөд байна вэ? Хэн тэлэнд өртөд байна вэ? Тэрийг хүмүүс хэн мэдэрдэг юм гэхээр нөгөө нялх хүүхдтэй ээжүүд аавууд илүү мэдэрдэг. Эсвэл архаг хууч өвчтэй хүмүүс илүү мэдэрдэг. Бусд нь гарцангуй бага мэдэрдэг гэдэг ийм одоо хүмүүст ойлголттой л да. Тэгэхээр хамгийн их мэдэрж байгаа хүмүүс нь тэдгээр үдэн тийм үү? Өндөр настангууд. Тэгэхээр агаарын бохирдол таны одоо эдийн засагт охирол очуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болчихж байгаа. Өөрөөр хэлбэл та 4 хүүхэдтэй байлаа 4 хүүхдийн 3 нь эмнэлэгт хэвтэгдэл хамгийн наад захлаал эмнэлгийн одоо эм тарианы зардал гэдэг асуудал гарч ирнэ тийм үү. За 2 хүний нэг нь ажиллаа хийж чадахгүй болоод хүүхдүүдэд хараад явбал тухайн айлын эдийн засагт яаж нөлөөлөх вэ тий? Энэ болж байгаа. За тэгэнгүүт сэтгэл санааны эрсдэл үүсэж байгаа. Одоо хүүхэд өвдөхөр хин одоо тийм таатай сэтгэл зүйтэй байх үедээ тий. Тэгэхээр тэр сэтгэл санааны хөдлөл одоо хохирол энд ингээд агаарын бохирдлоос үүдэлтэйгээр үүсч болдгоо гэдгийг олон судлаачид бол дэлхийн олон судлаачид гаргасан байдаг. Эдийн засгийн сэтгэл санааны бие махбодын ингээд үүсэж байгаа. За тэгээд зарим одоо тохиолдолд яаж юм гэхээр гэр бүлүүд үүнээсээ болоод хоорондоо харилцаа нь ингээд тий яг хүүхэд өвдөд ахаар харилцаа нь одоо муудах гэдэг. Яг хэрэг нэг юу гэдгийг гэрийг нэзэгтэй хүүхдүүдэд хараад ингээд байгаад хаар чи хүү гэр эзэн нь ингээд мөнгө олохгүй л ингээд тийм захад тэр болгон чи ингээд мөнгө олоод байдаг эмийн тарианд яваад байдаг
нөгөө ээж нь хүүхдүүдэд асраад идэг хүүхд нь сайжрахгүй байгаа юм бол энэ чинь ингээл хоёр хосын хувьд ч гэсэн нөлөөлөх юм нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэж бас судалгаанд бол гардаг л да. Тэгэхээр агаарын бохирдол бол зөвхөн одоо нэг юу гэдэг юм те нэг гэр бүл дээр л ярихад иймэрхүү эрсдлүүд гарах нөхцөл бүрддэг. За тэгээ манайд бол одоо амьдралын дарамтын судалгаа гэдгийг бол 2016 онд бол манай судлаачид бас хийсэн байдаг. Тэгээ ялангуяа өвлийн улиралд бол амьдралын чанарт бол агаарын бохирдуулагчид бол нөлөөлж ийн гэдгийг бол энэ судалгааны үр дүн гаргасан. Одоо багаасаа уушиг нь гэмтсэн, агаарын бохирдолд ингээд өртсөн энэ хүүхдүүд за 20 жилийн дараа гэхэд ямар нэг архаг хүч хөвчтэй болж байгаа ийм эрсдэл нэмэгддгийг бол судлаачид гаргацсан байж байгаа. Ялангуяа тийм ч учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 16 жилийн хугацаанд хийсэн дэлхийн 200 гаруй улсын суур судалгаан дээр үндэслээд агаарын чанарын зөвлөмжөө өөрчилсөн 2021 онд. Ингэж өөрчлөгдөө агаарын бохирдуулагч түгээмэл бодисууд нь бол ерөөсөө хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тавтах шалтгаан мөн байна гэдгийг тогтоогоод агаарын бохирдлыг бүх улс орнууд өөрсдийнхөө хэмжээнд өөрсдийнхөө эдийн засаг болон судалгааны үндсэн дээр бууруулах ёстой гэж ингээд зөвлөсөн байж байгаа. Тэгээ ялангуяа энэ шаталтай их усүрээр одоо дулаана хангадаг, хоолундаа хийдэг энэ улс орнуудад бол тийм ээ өрхийн агаарын бохирдлыг бууруулахад цэвэр түвш рүү шилжих энэ одоо урт богино хугацааны төлөвлөгөөг заавал хийж боловсруулж үүний дагуу манайхаас гаргасан удирдамжийн дагуу стандарт одоо зүйлсээ өөрчлөөрэй гэдэг ийм зөвлөмжийг өгсөн байна. Яг нөгөө өвчлөлийн хувьд шууд дарамтууд гэх юм үү ялангуяа эрүүл мэндийн салбар дээр унж байгаа тийм утааны хэмжээ гэдэг юм уу бохирдуулагчдын хэмжээ ихсэх юм бол хүмүүс өвчлөх магадлал илүү болно. Тэгэхээр яг энэ дээр Европ яндурыг нэмэгтээс бас судалгаа хийсэн байгаа. Энийг та танилцуулбал. За тэгэхээр манай анаах ухааны доктор их жаргал доктор энэ тал дээр яг одоо time series analyzing аргаар ингээд судалгаа хийсэн байгаа буюу. За энэ дээр аваад үзэх юм бол PM2.5 тоосонцор хөхрлийн азотын давхар эсвэл PM10 гэдэг энэ түгээмэл бохирдуулагч азон гэсэн энэ түгээмэл бохирдуулагчдын тунг хэмжээ нэмэгдэхэд яаралтай түргэн тусламжийн одоо тийм ээ дуудлагын тоо хэр нэмэгдэж байна. За мөн эмнэлэг твтэлт хэддэх өдрөөс лаг нэмэгдэж байна гэдгийг ингэж судалж гаргасан. За ялангуяа PM2.5 тоосонцрын хувьд одоо тийм ээ 10 микрограммаар нэмэгдэхтэл эмнэлгийн яралтай түргэн тусламжийн дуудлагын тоо бол одоо нэг дэх хоногоос нэмэгдэж эхэлж байгаа ийм төр зураг ажиглагдсан. За түүнтэй холбоотой эмнэлэгт хэвтэлтийн тоо бас нэмэгдэж ирж байгаа ийм төр зураг ажиглагдсан. Тэгэхээр энэ бол хүний эрүүл мэндэд агаар бохирдуулагч нөлөөлж байна гэдгийг харуулж байгаа. За саяхан одоо манай анагаахын шинжилгээ ухааны нэг сургууль Солонгосын Сөүл их сургуулийн судлаачтай хамтарч хийсэн. За 0-5 насны хүүхдийн өшгөний пневмококкод энэ гадаад орчны агаарын бохирдуулагчид тийм ээ нөлөөлж гэнэ үү гэдгийг эмнэлэг твтэлтэнд нөлөөлж гэнэ үү гэдээ ингээд судалсан байлаа. Тэгэхээр энэ 5 бохирдуулагчид гадаад орчны бохирдуулагчид өшгөний пневмококкоор эмнэлэг твтэлтийг бол нэмэгдүүлж байна. Нөлөөлдөг хүчин зүйл мөн байна. Вирусын итгэгчлийг нэмэгдүүлж байна гэдэг энэ судалгааг бол 24 оны 12 сард одоо олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн юм байгаа. Тэгэхээр эндээс бид нар юу гэж харж байгаа нөхөрөө гадаад орчны бохирдуулагчдын одоо тунг хэмжээ тийм ээ 10 түүнээс дээш микрограммаар ингээл нэмэгдээд ирэхтэл бага насны хүүхдүүдийн эмнэлэг твтэлт нэмэгдэж байна. Мөн яралтай түргэн тусламжийн одоо дуудлагын тоо ялангуяа амьсгалын замын хүчил зүрх судасны хүчлийн тоогоор дуудлагын тоонууд нэмэгдэж байна. Анхдагч даралт тестийн тоогоо нэмэгдэх үндсэн шалтгаануудын нэг болж байна гэдгийг бол бид нар одоо ойлгоод авчих чухал байна гэж. Тэгэхээр шийдвэр гаргагчид маань ч гэсэн өчтөр бол энэ тоонуудыг бүгд өчтөр байсан тэр 20 гаруй гишүүд болон бусад судалгаачид бусад эмнэлгийн байгууллагуудын дарга нар иргэд энэ тэр өчтөр бол бүгд энэ судалгааны тоогод харсан ойлгосон байх гэж бодож байна. Шахмал түвш рүү шилжсэн
шийдвэр гарсан те. Тэрнээс өмнө бол бид нэр түүхийн нөөц төлдөг байсан. Утааны хэмжээ бас ялгаагүй л их байсан те. Шахмал түлш рүү анх шилжээд бас харамсалтай эргүүд гарч ирсэн. Олон тооны хүмүүс угаараар хортлого аваад нас орж ирсэн те. Тэр яг энэ дээр нэмүүдээс бас судалгаа хийгээд явж исэн гэж сонссон. Тэгэхээр яг энэ дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлавал яг ямар нөлөө одоо ямар хуу механизмаар хүмүүс орцсон те. Шахмал түлшсэд юу ямар асуудал байгаа талаар тайлбарлавал. Тэгэхээр яг шахмал түлш рүү манай Монгол улс чинь 2019 оны 19 сарын 15-наас шилжиж эхэлсэн тийм ээ. Яг энэ үедээ зэрэгцээд 10 сарын 1-ээс ахуулаад хүн амын дунд ялангуяа Улаанбаатар хотын хүн амын дунд бол угаарын хийх хордлого буюу нөөц зөрчлийн тутамчлалын хордлого бүртгэгдэж эхэлсэн. Огцом. За тэгээд яг тэр үед бол миний бие одоо анх оны доктор Сувд багшийн хамтаар энэ яг голомт руу орж ажиллаж исэн. Яг юу болов яав гэдэг ингээд ажиллахад бол хэд хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээр одоо энэ хугацаанд бол нийтдээ нэг 15 хүн одоо нас орсон бидгийн 2019 оны 10 сарын 2-ноос тийм ээ 2020 оны 2 сарын 1-ний 3 сарын 1-ний хоорондох энэ хугацаанд бол нийтдээ 15 хүн гэртээ нас орсон ийм кейс дээр ажилласан мэт. Энэ бол маш харамсалтай. За эхний одоо 6 тохиолдол бол ерөөсөө 7 хоногийн дотор гарсан бидээ. Тийм. Тэгэхээр энд ингээд тухайн тохиолдлууд дээр очиод үзэхээр маш олон зүйлс байсан. За үүний нэг нь бол манай Монгол улс маань одоо энэ түлш үйлдвэрлэгч тийм ээ энэ процесс руу шилжихдээ одоо иргэдээ мэдээлээгүй хамгийн наад захын одоо алдаатай зүйл нь юу байсан гэхээр одоо тэр түлшнийхээ шуудааны гадна тал дээр тийм ээ бүх төрлийн зууханд тохирно дээрээс нь нэмж хийж болно гэдэг ийм өгүүлбэртэй ийм шуудад тараасан мэт. За тэрний зургийг бол та бүхэнд бас өгч болно. Яг ийм одоо хамгийн ихний мэдээлэл энэ төр ингээд иргэдэд очсон юмсан. Тэгэхээр бүгдээрээ одоо тэр ярилцлаганд орсон одоо гэр бүлээ алдсан энэ хүмүүсийн үзэсгэлэн бид нар хуучин нөөц төлдөг шигэл тийм ээ шууд төлсөн гэж байгаа байхгүй юу? Хуучин төгөө нөөц төлдөг шигэл төлсөн. Тэгээд угаарцсан гэж. За хоёрдугаар тул юу гэхээр айлууд бэлэн байдлаа хангаагүй буюу тэр одоо 100 яндангийнхаа битүүмжлэл байхгүй тийм үү 100 онгорхой ч юм уу те эсвэл одоо яндна нэг газараа цоорсон ч юм уу ам нэгдэрхий гэдэг юм уу ийм зүйлүүд бол байсан. Иймгүй ч айлууд бас байсан. Тэгэхээр энэ 100 яндангийн хувьд бол битүүмжлэл нь ялгаатай байсан гэсэн үг. За хоёрдугаарт нөгөө 100-нд шатаахтаа хэрхэн нөгөө хуучин одоо түгийн нүрсийг хүмүүс зарим нь бол одоо зарим айлууд бол ингээд зуухаа дүүргээд нэг мөсөн хийждэг. Эсвэл галаа доор нь ингээд модоо тавьж агаад тий галлаад тэгээд дээр шууд дээрээс нь хийждэг ч юм уу ийм хэлбэр байсан. Зарим айлынх нь яндан хит богиноч байсан юм. Гэтэл энэ шахмал түлш чинь өөрөө тодорхой хэмжээний чиглэлтэй, тодорхой хэмжээний барих үүтэй. Тэгээд дээрээс нь хүчилтөрөгчийн агуулмж ихтэй агуулмж их шаардаж шатах ийм процесс байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүхнээсээ авч үзэхэд бол хоёр талд ингээд бид нар харж штэ тийм ээ. Нэгдүгürt иргэд маань одоо 100 яндангийнхаа битүүмжлэлийн тэрийг хянж ажиглаагүй тийм ээ хийгээгүй ингээд шатааснаас болоод хохирсон байхад нөгөө талд яаж яах вэ гэхээр бид одоо манай засгийн газар тэр түлш үйлдвэрлэгчид иргэдэд энэ түлшийг ингэж түлхин шүү. Ингэж одоо тийм ийм 100 төлнө шүү гэдэг мэдээлэл өгөөгүй энэс болсон ийм л одоо процесс явагдсан байлээ. Тэгэхээр энэ бол хоёр талд бид нар бүгд бэлэн байдлаа хангах хэрэгтэй байсан. Энд түлш үйлдвэрлэгчид иргэдэд зөв мэдээлэл өгөх байсан. Дээрээс нь түлшээ лабораторид туршиж үзсэн. Хэр олон туршсан бэ гэдэг зүйлийг бид нар тухайн газраас асууж мэдэж те явах хэрэгтэй байсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр энэ болгон дараагийн одоо тэр цэвэр түлш рүү шилжгээд газын хэрэглээрөө шилжгээд тийм ээ бид туршлага болгох хэрэгтэйгээс гадна бусад орны туршлагыг бид нэр сайн судлах хэрэгтэй. Тэрэн дээр ямар хүмүүс өртөгд вэ нүү? За хэн өртөх боломжтой гэдэг энэ зүйлүүдийг бидэж иргэдээ бэлэн байдалд хангах, тэгжээж энэ шилжилт рүү орох хэрэгтэй гэдэг энэ ойлголтыг бол одоо бүх талд өгсөн гэж ийм судалгааны үр дүн бол гарсан.
Ер нь ингээд ажиглаад хахад төрөөс те янз бүрийн олон улсын байгууллагуудаас гэдэг юм уу тодорхой нийтийн байгууллагуудаас яг утааны асуудал дээр агаарын бохирлын асуудал дээр янз бүрийн байдлаар интервенц хийж байгаа те. Гэтэл энэ дээр яг нөгөө нөхцөл нь бүрдээгүй ч гэдэг юм уу те. Зарим хүмүүстэй дутуу мэдээлэл утсан ч гэдэг юм уу эсвэл гаргаж байгаа шийдвэр нь өөрөө буруу байх боломжтой байна. Тэгэхээр ер нь цаашдын хугацаанд энэ нөгөө цохилгоо хамтын ажиллагааг ер нь нийлүүлэхэд те зохион байгуулалттай болоход ер нь юуг анхаарах шаардлагатай гэж үзэж байна тань. За ер нь бол хамтын ажиллагааны хувьд бол манайх бүх одоо мэдээллийн сангууд нийлт байж хамтын ажиллагаатай байх ёстой. Тэгээд энэ түрүү нөгөө хүний эрхтэр гарсан эсрэг тогтвортой байдал маш чухал байгаа. За ямар нэг бодлогыг цааш нь аваад хэрэгжүүлээд үргэлжлүүлээд хэрэгжүүлээд явдаг. Эсвэл одоо энэ мэрэгжлийн байгууллагуудын тогтвортой байдал маш чухал байна гэдгийг бол өчтөр бол хэлсэн. Мэрэгжлийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт тийм мэрэгчлэлтнүүдийн тогтвортой байдал чухал байгааг бол энд харуулж байгаа. Ихэнх судалгаа өчтөр та бүхэн харсан бол ихэнх судалгаа донор байгууллагуудын дэмжлэгээр судлаачид өөрсдөө хайж олж тий энэ донор байгууллагуудад хандаж тэнд ийм судалгаа хиймээр байна гэдэг донор байгууллагаас тодорхой хэмжээний мөнгө аваад тэргээр ингээд гүйцэтгэдэг ийм хэмжээний байгаад байгаа учраас энэ нөгөө судлаачид маань одоо юу гэдэг нь өөрсдийн одоо гайфуудаа өөрсдийн судалгааныхаа үр дүнгуудаас гайфуудаа гаргаж ирээд тэн дээр үргэлжлүүлж хийгээд байгаа ийм л одоо төв зураг ажиглаж байна. Тэгэхээр үндэсний хэмжээний юм цогц зүйл бол заавал хийгдэх шаардлагатай харагдаж байгаа. Тийм зөвхөн Улаанбаатар гэхгүй бас орон нутгуудыг бас хамрах шаардлагатай баг тий. Ялангуяа хүн ам их төлөрж байгаа хотууд тий түрүүнд дурдсан Дархан Эрдэнэт Дорнод гэдэг юм уу тий хүн ам тоо нэмэгдэж байгаа энэ газрууд бас хамрагдах шаардлагатай. Тэгээ одоо энэ уул уурхай хөгжиж байгаа энэ бүс нутгуудад хүртэл хүн амьдарч байгаа газар бохирдол орчны бохирдол үүсэж байгаа. Тэнд өвөл болно, тэнд зун болно, тэнд одоо автомашин явж байгаа. Одоо яг уул уурхай бүс нутгуудад бол бүр том төрлийн дизель автомашинууд ажиллаж байгаа. Тэнд агаарын бохирдол хэр байгаа вэ гэдгийг өнөөдөр хэмжээний одоо тийм нөхцөл үүсэв. Түрүүн нөө ярьсан орон нутгийн бас ялгаа нь тийм орон нутгаар хот хоорондын ялгаа дээрэс нь бас эдийн засгийн нөхцөл байдлын ялгаа бас ажиглагдж байгаа тийм тэр нь юу вэ гэхээр яг нэг хотод нэг бүс нутагт амьдарч иж болно. Гэтэл хүмүүс эдийн засгийн боломжоос хамаарат агаарын бохирдлоос одоо өртөх хэстэл бас янз бүр байгаад байна тийм зарим айлууд бол агаар шүүгч авах гэдэг нь өөрийгөө тодорхой хэмжээнд хамгаалах боломж байгаад үлдээ. Гэтэл заримд бол байхгүй байгаад. Тэгэхээр яг энэ нөхцөлд нийгмийн эрүүл мэндийн зүгээс ер нь төрийн байгууллагууд яг энэ чиглэлд ажиллаж байгаа байгууллагууд ер нь яаж ямар хөө байдлаар нь ажиллавал цогцолтой бол. За манай салбарын хувьд бол эрүүл мэндийн салбарын хувьд бол өртөлтийг бууруулахын тулд одоо хувь хүний өртөлтийг бууруулах чиглэл рүүгээ илүү их мэдээлэл сургалт сурчлагаа өгдөг. За мөн агаарын бохирдол одоо эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгжүүлдэг одоо ийм судалгаа мэдээллүүдийг өгдөг байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд иргэд маань түрүү би хэлсэн өөрөө чадах зүйлсүүдийг аюу сайн хийж сурах хэрэгтэй. Өвөлдөө маш сайн бэлдээд одоо тий гэрээ маш сайн дулаалаад. За шинжлэх ухааны технологийн их сургуулийн судлаач багш нарын гаргасан дулаалгыг маш сайн хийхэд тухайн үрхийн жилийн халаалт дулаалтанд зарцуулах тийм ээ мөнгө нь 30% буурч байна. Дулаалгыг маш сайн хийсэн байна. Үүдэндээ амбартай хаяага маш сайн тийм ээ дулаалсан. За тэгээд дээрэс нь одоо рам цонхон рам тийм ээ юугүй. Зай завсаргүй. Тийм зай завсаргүй тийм ийм байх нь нөхцөл тийм ээ тэгээд дээрэс нь яндангаа өндөр байлгаад зугаа бүрэн бүтэн байлгаад ингээд дулаалгаа сайн хийцэн хаалга ачивчаа бүгдийн сайхан битүүлсэн энэ айлд нэг жилдээ нүүрсэндээ зарцуулах мөнгөний 30%-аар хэмнэж байна гэдэг ийм зүйлийг ажиллаж байгаа. За мөн одоо гэдэг манай Монгол Улсын засгийн газраас одоо өвлийн терапи, шөнийн терапи тий цэгцхааны хөнгөлөлтийн терапиг үзүүлдэг ийм жишээнүүд байна тий. Тэгвэл одоо бид нэр гадаа гарахтаа бид нар яах юм бэ гэдэг талаар хувь хин агаарын бохирдол ихтэй байх юм бол та байх юм бэлгүй гэхгүй өвлийн улирал эхэллээ та PM2.5 тоосонцороос урьсан сэргийлдэг энэ амны хаалтыг тогтмол зүүж хэрэглэж заншаач тий энэ бол
олон улсын судлаачдын судалгаагаар бол тийм ээ агаарын бохирдлын өртөлтийг бууруулах тогтмол хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэгэ гэж ойлгож болно. Тийм. За 3 дугаарт нь бол манай иргэд маань агарын чанарын индекс гэдэг зүйлийг ашиглаж сурах хэрэгтэй. Энэ бол дэлхийн улс орнуудад ашигладаг хүн ам өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахад мэдээлэл өгдөг ийм нэгдсэн систем л дээ. Тэгэхээр Монгол улс бол энэ агарын чанарын индексийг бол 2018 оноос бол нэвтрүүлж хэрэгжилж эхэлж байгаа. За тэгээд энд бол хүн болгоод ухаалаг утастай болсон учраас O2 гэдэг аппликейшнийг татаж аваад тэгээд би одоо Баянзүрх дүүрэг рүү явах гэж байна. Тийм ээ. Эсвэл би сонгоны архан руу ажилдаа явах гэж байна. Одоо яг энэ үед би хэрвээ астмтай эсвэл би хэрвээ жирэмсэн байвал би явж болох нь уу? Миний оронд өөр хүн явж болох нь уу гэдгийг эсвэл би явсан тохиолдолд ямар арга хэмжээ авчаад явах вэ гэдгийг ашиглаж мэдээлэл аваад ингээ ашиглаж болох ийм аппликейшн байгаа. Энэ дотор бол яг тухайн очих гэж байгаа газрын чинь мэдээллийг нэг 2 цагаас 2-4 цагийн өмнөх мэдээллийг харуулсан байдаг учраас тэн дээр нь хараад анализ хийгээд доор нь эрүүл мэндийн зөвлөгөөг нь хамт өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо мэдээлэл авах. За 4-дугаарт нь бол архаг хууч өвчтэй хүмүүсүүд бол тийм ээ агарын бохирдлолтод өртгөд агарын бохирдуулагчдын нөлөөгөөр өвчлөл нь хүндрэх нөхцөлийг бүрдүүлдэг учраас яг тэр хугацаанд өрсдөө хэрвээ астмтай хүн байх юм бол цацилгаа байнга ашиглах тийм ээ түүнийг гадуур явахдаа мартахгүй байх цацилгаа одоо тийм ээ авдаг газраа мэддэг төндөөс захиалга хийдэг юм байх жишээтэй. За даралтын имээ тогтмол уудаг байх, хяндаг байх зүрх судасныхаа тий таралтыг хяндаг байх ийм зайлшгүй шаардлагатай гэсэн үг. За бага насны хүүхэд нь харшилтай бол тийм ээ харшлынхан тэр тоос нөтрийн харшлынхаа одоо ийм тариа бүх юмыг бэлтцэн эсвэл хяналтандаа байнга ордог байх гэдэг ч юм уу. Ийм зайлшгүй шаардлагатай. Энэ нь өөрөө эдийн засгийн дээр эрсдлийг бууруулж өгдөг байгаа. Тэгэхээр энэ аль болох тийм ээ эдийн засгийн эрсдэлд орохгүй байхын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ бид нэр мэддэг байх нь зүйтэй гэсэн үг. Тий. Урт хугацаанд бол орон сууцжуулахын тухай ярьж байгаа тий. Яг энэ утааны асуудлыг одоо бүрэн бүтнээр шийдэх нэг шийдэл мөн үү? Эсвэл өөр бас нэмэлт ажлууд шаардлагатай юу? Тэгэхээр эн чинь хоёр талтай асуудал яригдана л та. Юу гэхээр утаага галгааны процессыг бид нар багасгахын тулд бид нар одоо нэг цэвэр төлшрүүл шилжих энэ яваа зүйлийг зайлшгүй хийх шаардлагатай урт хугацаанд байгаа тийм үү. Нөгөөдөгөр хот төлөвлөлтийн асуудлыг манайх шиг ийм өргөн уудам нутаг дэвсгэртэй газар эдийн засгийн төлөвлөлтийг хийхийн тулд одоо юу гэдэг юм бэ? Одоо томоохон суурьшлийн бүсүүдээ мөн энэ агарын бохирдлыг бууруулах арга хэмжээг ижил түвшинд Улаанбаатар нийслэл хотынхоо түвшинтэй авч байгаа шиг ижил түвшинд аваад тэнд эдийн засгийн эргэлтийг хүн амьдрах хүний одоо амьдралаа боловсрал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нийгмийн эрүүл мэндийн бүх тусламж үйлчилгээ тэн дээр хүртээмжтэй байх энэ нөхцөл урт хугацаанд хийгдэж агарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлүүд буурах тийм ээ энэ зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотод жилээрх тусам нүүдэллээд шилжиж ирж байгаа хүний тоо юм уу эсвэл Улаанбаатар хотод нэг хашаандах гэрийн тоо нэмэгдээд байх тусам яндангийн тоо нэмэгдээд байх тусам энэ агарын бохирдол буурахгүй. Яг үүнтэй адилхан бүс нутагт тийм үү орон нутагт жилээрх тусам суурьшил нэмэгдээл үүнтэй холбоотой нөгөө нэг хашаан доторх яндангийн тоо нэмэгдээл эсвэл одоо бүс нутагт яндангийн тоо нэмэгдээл ах юм бол энэ асуудал ингээл хിവэрэл байна гэсэн үг. Шатлалтын түлшээ солихгүй л яваал ах юм бол энэ асуудал хിവэрэл байна. Тэгэхээр энэ нэг талдаа бол болохоор бид нар цэвэр түлш рүү шилжих нөгөө талдаа цэвэр түлш гэдэг нь яг ямар аль болох шалталтын процесс PM2.5-ыг бууруулж одоо газын түлш рүү шилжих юм уу? Сэргийгдэх эрчим хүч рүү шилжих. Одоо хятад гэхэд тийм ээ зарим томоохон барилгуудынхаа дээдлээ тийм ээ нарны эрчим хүчийг төлөвүүдийг байрлуулад панелуудыг байрлуулад тэндээс эрчим хүчээ бүх бүтэн барилгаа эрчим хүчээ хангаж байгаа ийм тохиолдол. Зарим газар бол газрын гүний дулааныг ашиглаж тийм ээ эрчим хүч үүсгэж байгаа энэ тохиолдол. Зарим газар бүр хогийг Япон гэх зэрэг орно. Хогийг шатаж тэндээс эрчим хүч гаргаж байгаа ийм технологи төрчгүүд байна. За Япон гэх зэргийн томоохон одоо албан цэцлэгээ станцуудыг бий болгож байгаа.
Усан цахилгаан станцуудыг бий болгоцгоё гээд олон янз за салхины цахилгаан стан эрчим хүчийг ашиглаж нөгөө сэргийгдэх эрчим хүчийг ашиглаж эрчим хүч өөртөө байгаа гэдэг ч юм уу тий. Ийм цэвэр төлшрүү цэвэр эрчим хүч рүү шилжих шаардлагууд бол урт хугацааны бүх шаардлагатай. Сая бас сонсгол дээр яригдсан нэг зүйл нь агаарын чанарын стандарт индексийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй нийцүүлэх энэ ажлыг бас хийнэ гэж ярьж байгаа тийм. Энэ дээр яг таны байр суурь ямар байгаа вэ? Тийм тэгэхээр энэ бол маш зүйтэй ажил болно. Одоо бид нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол дөрвөн левелийг тавьсан байдаг, дөрвөн төвшинг тавьсан байдаг. Яагаад дөрвөн төвшинг тавьж байгаа гэхээр улс орон болгоны эдийн засгийн нөхцөлийн байдлын хувьд ялгаатай тийм ээ. Тийм учраас энэ дөрвөн төвшингдөө зорилго тавиад тэгээд агарын бохирдлоо бууруулаач, үе шаттайгаар бууруулаач гэдэг ийм зөвлөмжийг тавьж байгаа. За энэ дээр бол манай Монгол улс бол 2007 онд хамгийн анх хоёрдугаар зөвлөмжийн дээр хүрээ гэдэг ийм зорилго тавьж стандартыг боловсруулсан. За дараа нь үүнийгээ шинжилээд 2016-нд мөн адилхан хоёрдугаар төвшингөөсөө хоёрдугаар төвшинд нь хүргье гэдэг ийм зорилт тавьсан. Өнөөдөр хүртэл хоёрдугаар төвшинд хүрээгүй явж байна. Энэ бол бид нарт 17 оноос хойш өнөөдөр 2007 оноос хойш өнөөдөр хэд он бэ тий. Тэр 9 жил. 2007 оноос хойш авч үзэх юм бол 10 хэдэн жил биш 16 7 жил тийм ээ. Хоёрдугаар зорилтын дээр бид нар явчихж байгаа. Гадаад тушны агаарын чанарын стандарт MNS 4585 хоёрдугаар зорилт. Тэгвэл өчтөрийн сонсгол дээр бол энийг 3 дугаар зорилт руу төвшүүлнэ. Буюу арай нэг шат ахиж энэ рүүгээ зорилгоо төвшүүлье гэдэг ийм зүйлийг бол байгаль орчны төрийн наримчгийн дараа Батболга хэлжсэн. Тэгэхээр энэ бол маш зүйтэй. Үүнийг дагаад хүн ам эрүүл мэндийн нөлөөлөх эрсдэл буурах ёстой байгаа. Яа тэгэхээр нэгдүгээр зорилт, хоёрдугаар зорилт нь гуравдугаар зорилтоос 10 микрограммаар дунджаар тийм ээ бохирдуулагчтай агуулмж 10 микрограммаар буусан ийм зорилт байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр ингэж буухаар 10-аас 100 микрограммаар буурахтал хүн ам эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөлт нь буурчхад талаар судалгааны ажлууд өчтөр танилцуулагдсан буурах таамаглалтай тэр судалгааны ажлууд танилцуулагдсан байгаа учраас энэ бол хэрв тэгж стандартыг шинжилж найруулж гаргаж ирэх юм бол тэр төвшин дээр авах юм бол гадаад орчны агаарын чанарын стандарт чангарснаар авах арга хэмжээнүүд мөн дагаж сайжирна гэж харж байгаа. Тэгэхээр шинээр нэмж зорилтоо сайжруулж төвшүүлж байгаа гэсэн үг үү? Тийм өчтөрийн мэдээлэлээр бол 3 дугаар төвшин рүү бид нэр оруулахаар ингэж зорж байгаа гэж хэлж илээ. Бичлэг дээр бас бичээд байгаа гэж бодож байна. Тэгж хэлж илээ. Тэгэхээр энэ бол сайн тал гэж харж байгаа. Үүнээс гадна байгаль эрүүл мэндийн амбал дотор орчны агаарын чанарын стандартыг батлуулна гэж бас хэлсэн. Тэгэхээр энэ дотор орчны агаарын чанарын стандартыг батлуулснаар бид нар сургууль цэцэрлэг эмнэлгийн хяналтын мониторинг асуудлууд яригдана. Тэгэхээр сургууль цэцэрлэг дээр дотор орчны агаарын чанарыг сайжруулад ирэхэд төр хүүхдүүдийн эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл багасж ирж байгаа нэг хүчин зүйл болно л гэж ойлгоо. Сургууль цэцэрлэгийн дотор орчны асуудал бол манай Монголын бас нэг том толгомцоо асуудал байна. Яагад гэвэл барилгын материал тийм ээ буудаг, тавилга, дрож, хэвс гээд мөн бидний цэвэрлэгээний бодисууд гээд энэ олон төрлийн бодисуудаас олон төрлийн зүйлээс дотор орчны агаарын бохирдлыг үүсгэж байдаг. Одоо энэ дуу шингээгч гэхэд хаашаач хөдлөхгүй шүү дээ. Энд агаар сэлгэлт хийхгүй л бол тийм ээ эндэл байж байна. Тэгэхээр эндээс өдөр болгон ямар нэг химийн бодистой ийм хурц химийн бодистой байх юм бол эндээс өдөр болгон энэ ялгарч хуримтлагдана гэсэн үг. Тэгэхээр энэ агааржуулалтын систем сайн байж энэ сонгосон бодис материал маань эрүүл ахуйн шаардлага хангацсан тий ийм бэжээс дотор орчны агаарын чанарыг бид нар сайжруулна. Тэгээгүй хамгийн хямдхан дуу шингээгчийг авахад энэ дуу шингээгчл гэхэд хамгийн түрүүнд арга нэгтгэдэг хэмнэлийг ялгаруулах. Тэр дотор хавдар үсгэгч бодисууд уу формат гээд бензолууд байх магадлал өндөр болчтой. Тэгэхээр энийг судалдаг лаборатори Монголд ганцхан байна. Шинжлэх боломжтой лаборатори Монголд ганцхан байна. Тэгэхээр хилээр энэ бодисуудыг энэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэхэд хяналт тавьдаг энэ системийг сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидний судалгаагаар юу гарч ирж байгаа нь шатлалтын бос процессор буюу энгийн температурт эдгээр бохирдуулагч их усүрүүдээс ялгардаг. Тэгэнгүүтээ ялгарсан төвшингийг бид нэр хянаж үзэхэд бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө зөөгцгүй юу?
үзүүлэх төвшөнд илэрсэн. Энэ нь ингээд хавдрын эрсдэл үүсгэх төвшөнд байна. Ялангуяа бензол формальдегидийн агуулмж хавдрын эрсдэл үүсгэх төвшөнд байна гэдэг бол тогтоосон байна. Тиймэрхүү бодисуудаар удаан хугацаанд орчих юм бол тий. Тийм. Одоо ялангуяа ажлын орчин ч гэдэг юм уу, байнга очдог сургуулийн орчин ч юм уу тий. Тэгэхээр яг тэрийг бас тооцож үзэх шаардлагатай болж байна тий. Одоо ялангуяа эцэг эхчүүд энэ сургууль цэцэрлэгүүдийг одоо ингэдэг шүү дээ. Бодгоно хангасан сургууль цэцэрлэгт оруулаа гэж байгаа чинь өөрөө зүгээр л хортой бодис руу хүүхдээ очиж өгч байгаа гэсэн үг байхгүй. Өдрийн 8 цаг тэр хүүхэд маань байж өглөө 7 өнгөрөөгөө тэнд очин тийм үү. Бид нар явсаар бол 7 өнгөрөөгөө бараг шахам авдаг тий. Ийм л процесс өдрийн баг 10-аад очих цагийг тэр хүүхдүүд яг тэр өрөөнд дотор л өнгөрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр процесс тогтмол өртнө гэсэн үг. Тэгэхээр энэ бага насны хүүхдэд ялангуяа тэрэнд өртгөөр одоо хавдрын эрсдэл бол тооцоологдож байгаа байхгүй. Тэгэхээр бид өнөөдөр яах ёстой вэ гэхээр ялангуяа эцэг эхчүүд энэ сургуулийн агаарчлалтын систем ажиллаж байна. Энэ сургууль тийм ээ эко будаг ашиглаж байна. За энэ сургууль тийм ээ дор хаяж тийм ээ хүүхдүүд сургууль цэцэрлэгт орохоос 30 хоногийн өмнө тийм ээ багадаа 30 хоногийн өмнө засвар үйлчилгээ дууссан. Тэгээ агаар сэлгэлтээ хийчихсэн, агаар дахь бохирдуулагчтай хэмжүүлсэн байна уу? За сонгосон будгууд нь, сонгосон барилгын материалууд нь, сонгосон дорооч хэвсний экологийн эко шаардлага байна уу? Хангасан уу гэдэг энэ шаардлагыг хянах одоо шаардлагатай байна. Ийм учраас эрүүл мэндийн яам, за барилга хот байгуулалтын яам, за дээрэс нь боловсролын яам нөлөөлж хамтарсан тушаалыг гаргасан байгаа. Энэ тушаал дээр сургууль цэцэрлэгийн одоо засвар үйлчилгээг бол тийм ээ эко бүтээгдэхүүн сонгож хийх нэг заалт оруулж өгсөн. Тендерийн тэр бүтээх материал дотроос бас энийг оруулж өгсөн байх гэж бодож чинь журмыг өөрчилсөн. За хоёрдугаар талаараа энэ сургууль цэцэрлэг эхлэхээс 30 хоногийн өмнө энэ бүх үйл ажиллагаа дууссан байх хэрэгтэй гэдэг ийм хоёр зүйлийг хэлсэн. Тэгэхээр энэ мэдээлэл эцэг эхчүүд маань очиж сургуулийн багш удирдлагуудад маань очиж энийг бас хянчаарай гэж бас хүсмээр байна. Тэгэхээр энэ мэдээллийг авсан бол та одоо тухайн сургууль цэцэрлэгийн одоо үйл ажиллагаанд эцэг эхийн зүгээс бас хүүхдийнхээ дотор орчны агарын чанарыг сайн байлгах үүднээс хяналтаа тавих боломж нэгдсэн байгаа л гэсэн үг. Одоо бол ерөөсөө сургуулийн дотоод орчны агарын чанарыг хэмжиж байгаа тийм стандарт бол ерөөсөө байхгүй тийм. Тийм түүнийг хяндаг стандарт байхгүй байхгүй юу? Бас хичнээн сургууль одоо яг чанарын магадгүй шаардлага хангасан тийм эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн тийм агаар жишүүлэлтийн системтэй байгаа гэдэг нь тэрэн дээр бас тоо судалгаа байхгүй гэсэн үг. Одоо яг нэгэн тоо судалгаа байхгүй бидний судалгаа бол 140 нийтдээ нэг тийм ээ 2 гэдэг чи юм бэ? 4 дүүргийн биш 6 дүүрэг одоо нийслэлийн 6 дүүргийн тийм ээ шинэ хуучин 2 сургуулиудыг аваад үзсэн. За дээрээс нь 44 цэцэрлэг авсан гэдэг ингээд оцхон бод нэг 60 гарах нь л тийм ээ байгууллагыг төлөвлөл болгож авсан. Ийм асуудал байгаа. Тэгэхээр тэрний 80% нь агааржуулалтын систем нь одоо шаардлага хангахгүй байгаа. Тэгэхээр бусад сургуулийнхаа агааржуулалтын системийг үнэлэх ёстой гэдэг зүйлийг эндээс бид нар одоо харж байгаа гэсэн. Тэрэн дээр нь хувийн болон төрийн сургуулиуд хамрагдсан гэсэн үг тийм эсвэл дан төрийн сургууль шинэ хуучин гэдэг. Тэгэхээр бас хувийн сургуулиудаа давхар хамруулах шаардлага үүсэж байгаа гэсэн үг тийм. Зөвхөн нийслэлийн хувьд л авч үзэх гэж шүү дээ тий. Бид нар орон нутгийн энд хамруулдаг байгаа. Тэгэхээр одоо бодлогоор орон нутгийн бүх сургууль цэцэрлэгүүдийн агааржуулалтын систем хамгийн наацхлаад агааржуулалтын систем нь ажиллаж гин үү, ажиллахгүй байна уу? Тэр нь зураг төслийнхөө дагуу хийдэж үү, хийдэг үү? За дараа нь барилгын орон сууцны барилга руу орох жишээтэй. Ингэж явах юм бол бид нар дотор орчны агарын чанарыг сайжруулах. За ялангуяа одоо иргэд маань дотоод орчны агарын ялангуяа орон сууцнд асуух юм бол тийм ээ бид нар танаа агааржуулалтын систем тийм ээ юуныхаа дагуу зураг төслийн дагуу гүйцэтгэл зураг төслийнхөө дагуу болоод гүйцэтгэхдээ яг тухайн агааржуулалтын системийг хийсэн материалын эрүүл мэндийн сүрэн нөлөөгүй юу гэдэг ийм юм хянжээч үн төлдөг баймаар байгаа байхгүй юу? Уг нь бол таны энэ сонгосон обой будаг тийм ээ энэ пакет энэ эмүүлс нь миний эрүүл мэндийн сүрэн нөлөөжүүлэхгүй төвшөнд байгаа тохиолдолд бид нар энэ барилгад нь үн төлж авъя гэдэг энэ шаардлагыг иргэд тавих боломж нь дахиад арын чанарын стандарт байх боломжтой. Хянах нөхцөлтэй гэсэн үг. Яг таныг одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилтгийн үед яг танаа байгууллага энэ чиглэлд юу цаашдын хугацаанд тэ ирэх жилүүдэд юу ямар хөө ажлуудыг төлөвлөж байгааг судалгааны хувьд
магадгүй олон нийтэд харьцагтай олон нийт мэдээлэл дамжуулахын хувьд яг ер нь ямар хөө ажлуудыг төлөвлөж байгаа. За тэгэхээр бид нөгөө ковид цар тахлын үед яг агарын бохирдолтой холбоотой ялангуяа нагаршуултын системтэй холбоотой хэд хэдэн тохиолдлууд дээр ажилласан. Үүнээс үүдээд бид нэр дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн агаржуулалтын системийн нийгэмлэг гэж үгдэм билээ. Тэндээс гаргасан одоо гайд ном байгаа, зөвлөмж намыг бол орчуулсан байгаа. Үүнийгээ бид нар бас түгээж мэдээллийг бол хүргэдэг байгаа. Цаашлаад бол бидний сонирхол бол танталтын тогтолцоонд энэ одоо дотоод орчны агаржуулалтын системийн асуудал, агарын бохирдлын асуудлыг ч юм уу оруулах, ялангуяа эмнэлгийн байгууллагуудын агаржуулалтын систем нь яг одоо тий зориулалтаараа байна уу, түүнийг төлөвлөж үү гэдэг ийм зүйлүүдийг хийх шаардлагатай байгаа. Ингийн тулд агаар дотоод орчны агарын чанарын стандартыг зайлшгүй батлуулж ажиллах, тий мөрдүүлэх энэ ажил руугаа одоо салбарын мэргэжлийн хэлтийнхэн маань одоо ажиллах байх гэж бодож байгаа. Тэгэхээр бол хяналтыг тавьдаг газар бол манай салбарын мэргэжлийн хэлтийнхэн хэрэгжүүлэлтийг хийдэг газрууд нь бол тухайн салбар одоо тийм ээ сургууль цэцэрлэгийн асуудал байдаг учраас ингээд энэ арч стандарт батлагдчихвол цаашаа ажлууд бол нэлээд явагдах байхаа гэж бодож байгаа. Манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд бол иргэдэд мэдлэгжүүлэх, за тэр боловсролын байгууллагуудыг тийм ээ удирдлагуудын боловсролын байгууллагуудын одоо тал дээр мэдээллийг өгөх, хоёрдугаарт одоо энэ барилгын компаниудад энэ мэдээллүүдийг зайлшгүй өгөх шаардлагатай. Зураг төслийг хийж байгаа хүмүүст тийм ээ одоо энэ мэдлэгийг энэ таны зурсан зураг эдэн хүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой болно шүү. Таны гүйцэтгэсэн энэ агаржуулалтын систем нь эдэн хүний эрүүл мэндийн асуудлыг шийдэх шүү гэдэг учраас энэ нөгөө барилга барьж байгаа компани энэ одоо тийм барилгын одоо зураг төсөл хийж байгаа хүмүүс юма хийхдээ цаана төвдөн хүн байгаа гэдгийг ойлгох чиглэл рүү одоо хамт ажиллагаараа мэдээлэл сургалцуулах. За мөн барилгыг хүлээж авч байгаа тийм ээ хүмүүс гэдэг ч юм уу тийм. Ингээд үе шаттайгаар эднэргээ сургалт хийх ёстой гэж үзэж байгаа. Мэдээлж болох ёстой. Их судалгаа талаас бас миний нэг сонссон юм нь болохоор угаартай холбоотой нэг судалгаа 500 агаар шүүгч 500 айлыг сонгож аваад бас шүүгчгүй айлыг 500 айлыг сонгож аваад судална, харьцуулна гэсэн ийм нэг ажил ирсэн. Энэ дээр ямар мэдээлэл байгаа тийм. За тэгэхээр манай анагаах шинжилгээний үндэсний их сургууль манай энэ судалгааг одоо сүүлийн одоо жилүүдэд хийж байгаа. Энэ бол дагаж судлах когорт судалгаа. Энэ бол орон сууцтай айлуудад хийгдэж байгаа. За 500 тэгээ мөн жирэмсэн ихчүүдтэй тэгээ түүнийг дагаж судалж байгаа. За 500 одоо айлд нь болохоор агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг тавиад за 500 айлд нь агаар цэвэршүүлэгч төхөөрөмж тавихгүй жирэмсэн ихчүүдээ яг хянаад тамиг татдаггүй тэр одоо жирэмсэн ихчүүдийг аваад ингээд дагаж судалсан судалгаа. За энэ судалгааны эхний үр дүн бол юу гэж гарсан бэ гэхээр тамиг татдаггүй дээрэс нь агаар цэвэршүүлэгчийг гэртээ хишгэлж байгаа. Тэр ээжүүдээс төрсэн тийм ээ хүүхдийн толгойн тойрог биеийн жингээ бол тийм ээ тэр нөгөө тамхи биш агааржуулалтын агаар цэвэршүүлэгч төхөөрөмж ашиглаагүй байгаа айлын хүүхдээс тийм ээ илүү гарч байна. Өөрөөр хэлбэл биеийн жин 0.8 грамаар одоо илүү байх тийм ээ толгойн тойрог нь бас илүү байх ийм бүхэл байна гэдгийг бол гаргаж байна. Өөрөөр хэлбэл агаар цэвэршүүлэгч төхөөрөмж бол одоо PM2.5 зэрэг бууруулж байгаа учраас үр нөлөөтэй байна гэдэг ийм дах судалгаа явагдаж байгаа. Энэ угаарс гэдэг нэртэй судалгаа байгаа. Тэгэхээр илүү нарийн мэдээллүүд нь бол одоо судлаачдын манагийн их жаргал багш болоод за ундрмаа доктор за Баццэг гэдэг доктор яг энэ судалгаан дээр үндсэнд нь ажиллаж яваад докторийн зэрэгээ хамгаас энэ мэдээллүүд бол гарсан байгаа шүү. Тэгэхээр цахим хуудсан дээр эдгээр судлаачдын одоо нэрээр харах юм бол энэ судалгаанууд бол илүү нарийн гарч ирнэ. Хувь судлаачийн хувьд таныг уур амьсгалын өөрчлөлт ер нь эрүүл мэндийн салбарт яаж нөлөөлж байгаа те ер нь олон нийтийн нийгмийн эрүүл мэндэд ер нь яаж нөлөөлж байгаа талаар бас мэргэжсэн гэж сонсно. Яг энэ дээр Монголын хувьд ямар нөлөөллүүд ер нь ажиглагдсан бэ те? Одоо уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй олон нийтийн дунд те эсвэл тодорхой бүс нутагт ч юм уу те ямар хөө ер нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлтүүд ер нь ажиглагдсан бэ? Тийм. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол одоо маш олон жилийн дундаж тоо мэдээллээс үүдэж гарч ирж байгаа тэр одоо нөлөөлөлөөс гарч ирж байгаа үр дүнгуудыг хэлж өгнө л да хамгийн багадаа гэхэд бид нар 10 жилээс дээш хугацаанд одоо
уур амьсгал тухайн орон нутгийн уур амьсгал температур хэрхэн өөрчлөгдсөн тийм ээ тэр гарч байгаа одоо өвчлөл нь яг юунаас гарч байгаа уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь юу юм бэ гэдгийг бид нар харах хэрэгтэй юм байна. За агаарын талаас аваад үзэх юм бол манай Монголын цаг үеийн одоо Монголын дулаар бол уур амьсгалын өөрчлөлтөөс болж 2 градусаар нэмэгдсэн гэдэг энэ тоо бол байж идэг. Тэгэхээр энэ бол бид нар ямар нэг байдлаар уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлдөг тэр хүлэмжийн хинүүдийг бууруулахгүй бол тийм ээ одоо агаарын бохирдол тэрэнд бол орж байгаа хүлэмжийн хинүүдийг бууруулахгүй бол манай Монголын уур амьсгалын өөрчлөлт дулааллын асуудал бол одоо эрчимтэй явагдаж байгаа шүү гэдгийг бол судлаачид хэлсэн. Тэндээ зүйдэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юунууд гарч байгаа нөхөр гинтийн хит хүүтэрлүүд гарч ирж байна. Энэ бол экстрим үзүүлэлтүүд тийм ээ. Эсвэл гинтийн хит хүчтэй салхи шуургууд бий болдог. Эсвэл зуны улиралд хит халалтууд маш их хит халалтууд бий болно. Үүнтэй холбоотой өвчлөл юу болж байгаа нэхэр хит халалтаас үүдэлтэй холбоотой даалт ихсэлт, цус харвалт тийм үү? Ийм өвчлүүд хит наршилтын асуудал үүсэж байгаа. За цаашлаад одоо нарны одоо туяатай холбоотой нарны харшлууд, нарны халууны харшлууд үүсдэг. Ийм зүйлүүд бий болж ирж байгаа. Энэ бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зүйлүүд байж байгаа. За мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гинтийн атар бороо, үер тийм үү? Тэгээ ийм зүйл зуд цонхмын тоо нэмэгдэг, ган гачгийн тоо нэмэгдэх. Үүнтэй холбоотой юу болж байгаа гэхээр хүний сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд гарч ирдэг. Тийм ээ? Ган гачиг болоод бэрхээр нөгөө манай монголчин нүүдэлчин соёлтой ард түмэн тийм ээ? Хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхэлдэг ард түмэн, газар тариалан бол бага шүү дээ тийм мал аж ахуй гээд ган гачигтай холбоотой малын тоо буурах тийм үү? Одоо өөхөх энэ тоо гараад ирэнгүүт үс мал гарахгүй болоод ирэнгүүт малчд болоод Монголын эдийн засаг өөрөө ингээд хямралд орж ирэх нөхцөл бүрдэж идэг. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол ерөөсөн улс орны эдийн засаг, эрүүл мэндийн хүн амын эрүүл мэндтэй бол маш сасгүй холбоотой байдаг. За бидний судалгаагаар Монгол улсын сүүлийн 60-аас 70 жилийн хугацаанд агаарын бохирдолтой холбоотой буюу болон энэ уур амьсгалын өөрчлөлтийг нөхцөлийг бүрдүүлж байгаа энэ одоо бохирдуулагчтай үүдэлтэй өвчлөл зүрх судасны өвчлөлийн тоо нэмэгдсэн байна. Зүрх судасны өвчлөл амьсгалын замын өвчлөлийн тоо нэмэгдсэн. За үүнтэй холбоотой бас нэг зүйл нь юу гэхээр зоонозын өвчлөлийн тоо өөрчлөлт. Мал амьтны өвчин гэсэн үг тийм зоонозын буюу мал өвчлөлийн өвчлөлийн тоо. За гачигт энцефалит гэдэг юм уу те энэ өвчлөлийн тоо өөрчлөгдөж байна гэдэг юм судалгаа бол гарсан. Ялангуяа хачигт энцефалит нь буюу хачигт хацуулсны дараах энцефалитийн тахилт биш энцефалитийн бүтгэл сүүлийн жилүүдэд их нэмэгдсэн. Энэ өөрөө хачгийн нүүдэл болон хачгийн өвчлөлтэй холбоотой зүйл болж байна. Тэгэхээр энэ бол манай улсын хувьд бол анхаарах ёстой салбар. Энд эмнэлэг тасан цогцсон байх хэрэгтэй. Эмнэлэг ямар тасан цогцтой байсан бэ? Сургууль цэцэрлэг ямар тасан цогцтой бий болсон байх. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тийм ээ үер усны асуудал бий болоход сургууль хэр бэлэн байх хэрэгтэй юм бэ? Эмнэлэг хэр бэлэн байх хэрэгтэй юм бэ гэдэг зүйл яригдчих ирнэ гэсэн үг. За одоо ингээл үерийн уур амьсгалын өөрчлөлт боллоо, зам боллоо, үер боллоо гэлдэг тий. Үерт манай Монголын ард иргэн бэлэн байна уу? Ялангуяа хоцорын газрууд бэлэн байна уу? Дандаа бэлэн бос байгаа тий. Хамгийн түрүүнд л газар сонголтоосоо холбоотойгоор л хамгийн түрүүнд нэг хор ол очиол дандаа үерт өртөөл тэнд байгаа иргэд эрүүл мэндийн засаг гэртээ орч чадсангүй цахилгаан байхгүй байсан машин живлээ гээл энэ болгоно нөгөө бэлэн бодол байхгүй байна. Уур амьсгалын өөрчлөлтийг ойлгохгүй байна. Тэгэхээр бид нар уур амьсгалын өөрчлөлтөнд бас оролцдоггүй гэдгийг хамгийн түрүү бодох хэрэгтэй байхгүй юу? За энэ хүлэмжийн хий ялгаруулдаг энэ одоо CO2, метан тийм үү бусад органик үнэрт тус төрөгчид нийтлүүдийг бид автомашинаасаа ялгаруулж байна. Шаталтын процессоосоо ялгаруулж байна. За бид цахилгаанаа ямар ч одоо хяналтгүй ашиглаж байгаагаас үүдэлтэй гарч байна. Жишээлбэл хүмүүс шууд одоо өдөржингөө утасныхаа цэмнэлэгчийг ядгүй залгаад орхичдаг. Энэ болгонд чинь нөгөө цахилгаан үйлдвэрлэл явагдаж байгаа. Тэгэхээр цахилгаан хаанаас Монголын хувьд яаж үйлдвэрлэж байна? Нүүрсээ шатааж үйлдвэр. Нүүрс шатааж хахад хүлэмжийн хийнүүд бүгд ялгарч байна. Хүлэмжийн хийн ялгарлаа дулааны одоо уур амьсгалын өөрчлөлтөнд шууд нөлөө үзүүлж байна гэж үзэж байгаа. Яг энэ утааны сэдвтэй холбоотой
хүн болгон өөрсдийн гэсэн туршлагатай байгаа тий. Зарим нь өвдөж байгаа. Зарим нь эсвэл эдийн засгийн өөр нөхцөл байдалд амьдарч байгаа тий. Гэхдээ нэг талаас ингээд харахад бидний одоо дундын туршлага гэх юм уу тий. Дундын харж байгаа нэг зүйл нь ингээд хаанч авсан утаатай тий. Тэгээд энэ бүр сүулдэ амьдралын нэг хэсэг болсон юм шиг тийм ойлголт үүсэж байгаа юм болов уу гэж хараад байна. Тэгэхээр яг эндээс одоо утаанаасаа яаж гарах вэ тий? Утаанаасаа биеийн хувьд одоо сэтгэлгээний хувьд тий яаж гарах вэ? Ер нь ямар хөө өөрчлөлтүүдийг ер нь анхаарах шаардлагатай вэ гэдэг энэ асуултанд анхаарах шаардлагатай болов уу гэж хараад байна. Тэгэхээр яг төрийн хувьд нийгмийн байгууллагуудын хувьд тий хувь хүмүүсийн хувьд ер нь яаж энэ одоогийн нөхцөл байдлаасаа одоо өөрчлөөд яаж гарах вэ гэдэг дээр ер нь ямар хөө арга зүй хандлагаар ер нь хандах хэрэгтэй вэ? Хандах шаардлагатай вэ? Яг таны хэлдэг бас нэг талдаа зөвлөлтэй. Яг тэр ингээд сүүлийн одоо 20 30 жилийн хугацаанд тийм агаарын бүхэрдэл Улаанбаатарчуудын хувьд бол өвөл болохоор агаарын бүхэрдэл болдог гэ бараг автоматар ингээд ортог болсон. Тэнгүүд энэ дээрсээ бид нар яаж хамгаалах вэ гэдэг талаасаа ч юм уу заримд нөхцөлд бодохгүй байд. Яагаад бодохгүй вэ гэж харахаар гарын бүхэрдэл болчоод гадаа маш их утаатай байгаад хахад мэрэгжлийн хүмүүс нь та өөрийгөө өртөлтийг бууруулад маска зүүгээч гэхээр одоо гудамжаар масктай хэдэн хүн явж байгаа вэ гэ тэ. Энийг тэгэхээр нөгөө таны хэлдэг нэг юм амьдралын баяхал өсч зүйл шиг бодоод байгаа нь өөрөө маш том эрсдэл, маш том нийгмийн өвлөмтийн тулгымцсан асуудал болж иж байгаа зүйл байгаа хгүй. Тэгэхээр дасан зогсож болохгүй. Бид дасан зогсож энэ агаарын бүхэрдэл гэдэгтээ дасан зогсож хүлэн зөвшөөрч болохгүй болчихж байгаа юм л да. Яг тэгвэл эн чинь буцаад миний эрүүл мэндэд, миний эдийн засагт, миний амьдралын урт хугацааны чанарт нөлөөлж байгаа учраас бид энийг бууруулахад оролцох хэрэгтэй. Тэхийн тулд оролцоход нэгдүгээр улс төрхний шийдвэрийг бид нэр хүлэн зөвшөөрөд оролцсон тийм үү. Одоо юу гэдэг нь нүүрснээс нүүрс рүү цэвэр одоо юу гэдэг нь шахмал төрс рүү түүхийн нүүрснээс шахмал төрс рүү шилжгээд эргээд хүлэн зөвшөөрч оролцсон. Оролцохдоо тодорхой эрсдлийг өөрчлөе. Тэгвэл одоо энэ эрсдлийг бууруулахад төр засагч маш анхааралтай оролцох хэрэгтэй. Хүмүүний мэдлэгжүүлэх, хүндээ шууд одоо тэр технологио сайжруулах тийм үү? Хүний мэдлэгжүүлэх энэ зүйлийг сайн хийх ёстой байх нь. Нөгөө талд иргэдэн бэлэн байдлаа хангахын тулд бас мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Тийм ээ. Тэгэхээр хоёр талд маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Мэдээллээр бие биенээ хангадаг байх хэрэгтэй байна. Тийм үү? Энэ иргэдийг ч гэсэн тийм ээ та аюулгүй байдлаа хангахын тулд ийм зүйлийг мэддэг байх хэрэгтэй шүүгээд тасралтгүй одоо мэдээлэлээ хангаж яхад бол энд бид нар ч гэсэн энэ аюулыг бууруулахын тулд туршилтаа маш сайн хийх ёстой гэдэг тийм. Энийгээ дотор орчинд хэрэглэгч нь хинбэ гэдгээ сайн мэдээд хүн хэрэглэх учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ийм ёстой шүү гэдэг ийм хүн төвтэй боловсруулалт хүн төвтэй туршилт хүн төвтэй одоо шийдлүүдийг гаргадаг ийм зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр нэгдүгээр, хоёрдугаарт бол иргэн бүргэн одоо үндсэн хуулиараа олгосон энэ эрхээ эдлэхийн тулд энэ агаарын бүхэрдлийг бууруулах шаардлагыг эрүүл аюулгүй орчинд орчинд амьдрах шаардлагыг бас төрдөөс төр өөр өөрсөндөө ч төр тавьдаг байх хэрэгтэй. Одоо хажууд татаа хамгийн наад захлал бид агаарын бүхэрдэлтэнд яаж өртөж чинь вэ гэхээр урд явж байгаа хүн тамхи татаа явахад ард тавьж байгаа хүн өртөж байгаа байхгүй юу. Гэтэл бид нар тэр урд байгаа хүнээс та намайг тамхины утаанд өртүүлээд байна. Та болооч гэж хэлдэг. Эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхээ эдлэхийн тулд нэгэндээ шаардлага тавьдаг. За та битийг гудамжинд очиж хог хаяад байгаа чи. Эсвэл та бити энэ дугуй шатаагаад байгаа чи. Энд чинь миний эрүүл мэндийн сүрнэл үзүүлээд байна гэдэг ийм шаардлагыг тавих. Эсвэл одоо юу гэдгийг тийм ээ эргэн тойронд нь одоо агаарын бүхэрлийг бууруулах сайжруулсан бүс нутагт нь уг нь бол тэнд гал төлөхгүй байх хэрэгтэй. Гэтэл тэр сайжруулсан бүс нутагт байгаа аль нэг хүн юм уу эсвэл аж ахуй нэгж гал төлж байгаа бол энийг зогсооход оролцдог. Ийм байх заашгүй шаардлагатай байгаа байхгүй юу? За тэгээд түрүү хэлсэн бид нөгөө дулаалга хийдэг байх хэрэгтэй байна. Эдийн засгаа сайжруулах тал дээр нь сонголтоо зөв хийж сурах хэрэгтэй байна. Энийний тулд нөгөө төрийн байгууллагууд нь мэдээллүүдийн эрх зүйн орчныг сайн өгдөг, мэдлэгжүүлдэг байх хэрэгтэй байна гэдэг юм үү те. Ингэж л бид нар дараагийнхаа шат руу орно. Тэгэхгүйгээр бид нар ингээд хүлэн зөвшөөрөд өвөө агаарын бүхэрдэл буурахгүй гинэ. Тэгвэл тэгээд одоо бид нар яах вэ? Эндээ энэ толгоос ингэж хүлэн зөвшөөрч болохгүй зүйл юм л да. Ялангуяа хувь иргэн хүнийхээ хувьд бол би хувьтай иргэн хүнийхээ талаас ярих таа. Энэ зүйлүүдийг хүлэн зөвшөөрөх боломжгүй. Яг бол бидний ирээдүйд болсон хүүхэд тийм ээ. Залуучуудын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Монгол улс чинь эдийн засгаараа хүн амаараа тэлэх ёстой тийм үү? Тэгэхээр энэ тэлэх зүйл дээр юу эрсдэл учруулдаг вэ? Тэгэхээр агарын бохирдол тодорхой хувьд нь эрсдэл учруулдаг байгаа байхгүй юу? За манай судлаачдын гаргасан судалгаар өвлийн улиралд хүн бага насны хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөлийн 54% нь тийм ээ гадаа температурын хүйтэн энэ агарын бохирдуулагчдын хоёр хавсарсан нөлөөллүүд бол 54%-аар нөлөөлж байна гэж судалгаа гаргацсан. Нийслэлийн хүн амын нас уралтын 9% нь агарын бохирдол нөлөөлж байна гэж судалгаа гаргацсан. За зүрх судасны өвчлөл амьсгалын замын өвчлөлийн хавсарсан нөлөөллийн нас уралт нь 28% нь агарын бохирдол нөлөөлж байна гэд ингээ гаргачаад байхад бид энэ тоог ашиглаад эрүүл аюулгүй амьдралд орчинд амьдрах эрхээ нэхэх тийм ээ шаардлагатай. Бид өөрсдөө бас мэдэх хэрэгтэй гэсэн үг. Ер нь зөвхөн хүүхний зүгээс судлаачийн зүгээс та ер нь одоо яг утаатай холбоотой тийм агарын орчны бохирдолтой холбоотой асуудал ер нь өөдрөг байна уу? Ер нь утааг нь хизээ борох вэ? Тийм энэ дэр ер нь ямар хөө одоо харуулцтай байгаа вэ? Одоо ингээд яг энэ цахим ертөнцийн дээр ингээд хараад тахад бол тийм ээ сэтгэл готролд ормоор байгаа байхгүй юу. За ингээд яг бичиг баримтуудыг судлаад ингээд яг судлаачийн зүгээс ингээд тий шийдлүүдийг гаргахыг бол манай улс төрийн хэрв одоо түшээ солих одоо өчтөрийн мэдээлэл шигтэй стандартаач бид нар чангалнаа. Стандарт чангалахад дагаад төс өөрчлөхөөс өөр аргагүй юм нөхцөл үүсэх учраас стандартаа чангалнаа 3 руу бид нар оруулахыг гэд ингээд харах юм бол ирээдүй сайхан харагдах юм тий гэж байгаа. Тэгэхээр бид өнөөдөр шинжлэх ухаандаа үндэслэн судлаачдынхаа үр дүнд үндэслэн энэ шийдлүүдийг дандаа хүн төвтэйгээр гаргаад ирэх юм бол хүн төвтэй хүний эрхийг хамгаалсан гаргаад ирэх юм бол өдрөг харах бүрэн боломжтой. Тий бид нар яагаад гэвэл зөвхөн Улаанбаатар хотын зүйлийг ярихаас илүү бүх одоо орон нутгууд руугаа ингээд энэ зүйлсээ оруулаад авах боломжтой. Бүх бодлогуудад оруулаад авах боломжтой. Тэгэхээр ингээд юу гэдэг ийм бодлогыг зөв гаргахад бол иргэд бол дэмжих бэлэн байгаа байхгүй юу? Тий иргэд бол дэмжих бололцоотой байгаа. Бодлогоо зөв гаргаад чиглэлээ зөв явах юм бол. Тэгээ тэрийгээ тогтвортой. Манай улсад чинь тогтвортой байдал гэдэг айгу хэцүү зүйл биш тий. За баярлалаа. Энэ удаагийн манай подкастт оролцсонд баярлалаа. Тэгээд үзэгчд маань, сонсогчд маань яг нутааны асуулт, энэ орчны бохирдлын асуудлын талаар илүү анхаарч цааш судлах тий өөрийн мэдээлэлтэй байх. Тэгээд дээрэс нь одоо холбогдох албаны болон тий яг энэ асуудлыг хариуцах ёстой байгууллагуудаас нь хариуцлага нэх яг энэ чиглэлд юу н анхаарах болов уу гэж найдаж байна. Тэгээд манай дугаарт оролцсон. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас энэ иргэдийгээ мэдлэгжүүлэх тал дээр ч юм уу те мэдээлэлээ хуваалцах тал дээр бас хамтарч ажилласан та бүхэнд баярлалаа. Та бүхэн бас хэрэгтэй мэдээлэл олж авсан гэдэгт бол итгэж байна. Тэгээд дараагийн подкастууд ч гэсэн дараагийн мэдээллүүд ч гэсэн энэ мэдээллүүд хүнд хэрэгтэй байгаад хэрэгцээтэй байгаад хүрч чадчих юм бол одоо миний өнөөдрийн та бүхэнд өгсөн мэдээлэл нь те байх юм бол одоо миний зүгээс бол баяртай байх болно. Бидний зүгээс тэгээд судлаачид гэдэг бол ямар нэг нотлохоо гаргаж ирэхийг хичээдэг. Аль талд нь одоо бид нар хаана алдаад байна гэдгийг гаргахыг хичээдэг учраас энэ одоо зөвлөл дээр хамтарч ажиллаж байгаа бол баяртай байна. За баярлалаа. Баярлалаа. Post fact.